Энэ бол чуулганы цоо шин баяр байна. Гэхэд Библиэлд бол аль хэзээ тэмдэглэж байсан баяр. Библиэлд Израильчууд мөнхийн эзнийг хүндлэн дагахтаа 7 баярыг тэд яг тухайн цаг үед нь тэмдэглэдэг байсан. За тэдгээр 7 баярын 6 дахь баяр нь бол бүрээлтийн баяр байна. Тэгэхээр бүрээлтийн баярын гол утга учир нь юу вэ гэхээр сэр гэсэн дуудлага. Сэр гэсэн дуудлага. За бүгдээрээ сэр гэж хэлээ. Амен. Өглөө босхын тулд танд ямар нэгэн сэрүүлэг хэрэгтэй болдог хүн байна уу? Байгаа юу? Хэрвээ сэрүүлэг байхгүй бол юу болох вэ? Сэргүй гэж. Тэр өдрийн ажил юу болох вэ? Удаа гэж. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол үнэхээр сэрүүл хэрэгтэй. Надад ч гэсэн сэрүүл хэрэгтэй болдог. Өглөө би 6 цаг босоод ажилдаа явхад бэлтгэхийн тулд би заримдаа оройтож унтдаг учраас 6 цаг дээр дандаа сэрүүлгээ тавьдаг. Орой болгоо хийдэг зүйл маань маргааш өглөөний 6 цаг дээр сэрүүлгээ тавьдаг. Харин хэд хоногийн өмнө 6 цагаас сэрүүлэг дуурайд би босоод сэрүүлгээ унтраачаад зүгээр сунаач хөвтөд эргээд боссон чинь 7 болсон. Бүтэн цаг сунаачихсан. Би сунаач хатцсан юм шиг. Тэгээд нэг сэрсэн чинь 7 болсон. Ажил яг 7:15 гэдэг бэлэн байж байгаа хэвээр. Тэгээд өстө бараг л нүрээ угааж амжаагүй ерөөс үүднээс орноос үүд рүү явсан мараа хувцас авсаар гарсан. Тэгээд харин эцсийн имэлээс амжсан. Гэхдээ дараа нь ирээд ихнэртэйгээ хөгжүүлдээд ярьж байлаа. Би яг босоод сэрүүл унтраагаад гэвтэл өмнө сунаач болсон гэсэн. Сунаач бол татчих шиг. Тэгэхээр сэрүүлэг өглөө биднийг сэрээдэг шиг бидний сүнсний амьдрал, итгэлийн амьдрал бидний дотор амьдрах ёстой зөв дүр төрх маань сэрэх хэрэгтэй цаг гэж байна. Харин бүрээлтийн баярын гол утга учир нь юу гэхээр бүрээ дуурж байгаа, бүрээ тунхаглагдаж байгаа, бүрээний тэр хөг аялгаа өргөгдөж байгаа энэ чимээнээр унтсан байгаа итгэл сөхөрчгсөн байгаа амьдралуу сэрж босч ирэх ёстой гэсэн утга агуулга илэрхийлдэг. Израильчууд жилд нэг удаа ийхүү бүгдээрээ бүрээ үлээдэг байсан. Энд бид сайн хэдхэн бүрээ үлээлээ тэд бол хэдэн зуугаар үлээдэг байсан. Харин бүрээ үлээж байгаа энэ чимээнээр бид сэрэх ёстой гэдэг тэр дагуу хүн болгон хүлээж авдаг байж. Бид сэрэх ёстой. Миний итгэл унтаж байгаа юм биш үү? Миний залбирал унтаж байгаа юм биш үү? Миний дуулууртай байдал, миний бурхандаг амьдрал, миний зөвхт ариун амьдралын төлөв тэмцэл маань унтсан юм биш үү гэдэг тэр бодол эргэцүүлэл тэдний зөвсгөл дандаа төрдөг байсан. Тэгэхээр бүрээлтийн баярын гол утга учир бол сэрэх тухай. Мөн бүрээлтийн баярыг хеврейгээр юу гэж нэрлэдэг вэ гэхээр Рош Хашана гэж нэрлэдэг. Рош Хашана. За бүгдээр хэд еврей үг сурнаад Рош Хашана. Энэ бол шинэ жил гэсэн утгатай. За бүрээлтийн баярыг бас Рош Хашана гэж нэрлэдэг. Энэ бол хуучин нэг жилийг дуусгаад шинэ жил рүү, шинэ цаг үе рүү орлоо гэсэн утгатай. Та ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэхдээ хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл гэхээр хуучин зүйлүүдэд ардаа үлдэх хэрэгтэй болно. Өнгөрсөн онд байсан асуудал, өнгөрсөн онд тулалж байсан эсвэл өнгөрсөн оноос маагаад хүрээд ирсэн тэр бохир заман зүйлсүүдийг бүгднийг сэвсэж байгаа шинэ он руу хөл тавих ёстой гэсэн утгыг энэ бүрээлтээс илэрхийлдэг. Нэг талаараа сэрж, нөгөө талаараа шинэ зүйлсэд бэлтгэх ёстой гэсэн. Еврей ном тоолол гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ Библийн ном тооллын дагуу өнөөдөр шинэ ном хийж байна гэсэн. 5779 он болж байна. Энэ бол хүн төрлөختөн үүссэн цэгээс өнөөдөр хүртэл 5779 он болсон гэсэн. За яг ингээд хаа зарим усууд хэдэн сая жил яригддаг штэ пастор юу яриад байна гэж боддог. Уучлаарай. Дайны онол буюу хувьслын онол аль хэзээ нэг устдад алга болчиход штэ. Бид 50 жилийн өмнө хэмтээ зурлаад байна. Үнэн хэрэгтээ хувьслан өөрөө ямар нэгэн муу зүйлийг сайн болгох биш, харин сайн зүйлийг хүртэл ялзруулж муудахдаг тухайгач. Харин хувьслын онол бол муу зүйл явсараа төгсөө ухаантай хүн болсон гэж заагаад байгаа шүү. Тийм биз? Нөгөө зүйл маань явж байгаад нэг юмнаас унахтаа хүлтэй болсон гэдэг. Айхтар болсон гэж байна. Тэгээд дараа төгс оюун ухаантай хүн болоод нөгөө хүмүүс маань маш олон хийж бүтээгээд өөр хоорондоо суугаад хүүхд гаргаад гэтэл маш олон онолууд судлаад хүн гэдэг энэ гайхалтай зүйл бол үнэхээр юрмс юм байна. Түүний бие дагуулж байгаа элэг бөөр зүрх дотоод эрхтэн тэр мэдгийг биеэр нь урсаж байгаа цусны тусал болгон хүртэл ямар ч үйлдвэрээс илүү зохион
зохион байгуулалттайгаар ямар ч бүтэн одоо бүрэн хамгаалттай банкнаас илүү хамгаалалттайгаар оршиж байдгийг судлаад гаргаж байна. Тэгэхээр үүний цаана нэгэн гайхалтай зүйл л хүн гэдэг энэ бүтээлийг бүтээж бидний нүдэнд харагдаж байгаа энэ бүх юмс үзэгдлийн энэ гайхамшигтай байгаль дэлхийг бүтээсэн гэдгийг олж нээж ойлгож хүлээж зөвшөөрж байгаа гэсэн. Тэгэхээр Бурхан энэ ертөнцийг бүтээснээс 5779 он энэ өдөр гарч байна гэсэн. За тэгэхээр та бодож байна өөдөртөө шинэ жил юм байна да. Нэг сарын 1 шиг юм байна да гэж. За яг үнэн утгаараа бол бараг тийм. Гэхдээ Бүрээлтийн баяраар нэгэн чухал зүйлийг би та бүхэнд хуваалцах. Бүрээлтийн баяр нь сэрэг дохио бас шин зүйл рүү алхаж орохын өмнөх хуучин зүйлсээ цэвэрлэх дохио гэсэн. Тэгэхээр бүрээлтийн баяр нэг л юм утгуудыг илэрхийлдэг. Бичээс дээрээс буюу Библи дээрээс харуул маш олон төрлийн зорилготойгоор бүрээг хэрэглэдэг байсан. Чуулган цуглах үед бүрээ үлээж цуглуулдаг байж мөн Израиль зориулсан эзэн Израилийг ямар нэгэн газар руу нүүлгэж хөдөлгөх үед бүрээн дугаар бид нүүж бүрээн дугаар бас буудалдаг байсан. Үүнээс гадна дайн тулаанд бэлэн болох үед бүрээн дугаар бэлтгэдэг байж мөн ертөнцийн эзэн өөрийн зарлагуудаа өгсөн үгийг тунхаглах үед бүрээн дугаарч тэднийг цуглуулдаг байж. Мөн Бурхны эрх шүүлтийн талаар шинэ гэрэн дээр бүрээн дугаар тэр шүүлт ирнэ гэж хэлсэн. Эцсийн өдөр ирэх үед хамгийн түрүүнд сонсогдох зүйл бол эцсийн бүрээн дуу гэж бас Библиэр хэлсэн. Библиэр маш олон газар хүрээний талаар хэлсэн байдаг. Библиэр энэхүү баярын уламжлалууд нь маш олон чухал утга агуулгуудыг илэрхийлдэг гэсэн. За тэгэхээр энэ баяр нь биднийг шин зүйлд бэлтгэж, бодол санаагаа зэгцэж, зүрх сэтгэлээ аюулсгаж, амьдрал руугаа өнгийн харахад биднийг ятгах байгаа баяр байна. Шинэ гэрээний бичээс дээр бас бүрэн толботой нэг хэд хэдэн чухал ишлэл байгааг уншия. За мэдээс та бүхэн уншиж өгье 1-р Коринт 15-р бүлгийн 51-аас 52-р ишлэл. Харагтун би танарт нэгэн нууцыг хэлье. За нэг нууцыг хэлэх гэж байна. Бид бүгдээрээ норсохгүй харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирэмхийн зур нэг агшин бүрээн эцсийн дуугаар өөрчлөгдөнө. Бүрээ дуурахад эзний шүүл гүйцэлнэ гэж хэлж байна. Үргэлжлүүлээд харин 1-р Тесалоник 4:16-аас 18 дээр учир нь эзэн өөрөө тушаалын үгтэй тэрбум тэнгэрлэгчийн дууга Бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ гэсэн. Эзэн Есүс дахин энэ дэлхийд ирж бүх хүн төрлөختнийг шүүх болно. Бүх хүн төрлөختөн Бурхны өмнө зогсож хар цагаан Монгол, Хятад, Африк, Европ хамаагүй энэ дэлхийд амьдарч байгаа хүн бүр Бурхны шүүлтийн өмнө зогсно. Ингээд төгсгөл ирнэ гэж Библиэр хэлдэг. Харин энэ үйл явдал хэрхэн гэлтэй? Эцсийн бүрээн дугаар хэлнэ гэж хэлж байна. За бүгдээ нүгийг хамтдаа хэлье. Эцсийн бүрээн дугаар. Эцсийн бүрээн дугаар. Нэг л өдөр Бурхны бүрээн дуу сонсогдох болно гэсэн. Харин бид энэ бүрээн дуунд бэлэн байх ёстой. Хэрвээ энэ бүрээн дугуурлаад бол та сайн үйл хийх гэж амжилттай оролцсон ч оройтсон байх болно. Хэрвээ энэ бүрээн дуу дуустал бол та эргэж очиод юу ч засах боломжгүй гэсэн. Харин эцсийн бүрээн дууны өмнө бүрээлтийн баяр нь юу санаалах вэ гэхээр эзэнтэй уулзах, эзний шүүлтийн өмнө зогсоход бидний бэлтгэдэг байна. Ах дүүс энэ дэрсэн хүмүүсийн зарим нь итгэлийн амьдралыг сайжруулахгүй бас ертөнцийн эзний талаар төдийлөн мэдлэггүй байна. Гэхдээ хүн болгоны дотор нэг айдас байдаг. Нэг өдөр миний амьдрал дуусахад би хаана очих вэ? Ингэж бодлоо бид хэд хэдийн юм боддог. Эхнийх нь нэг том төрөлд. Амьдрал дуусахад би дараагийн төрөл рүү орно гэж. Уучлаарай та ямар төрлөөс ирж байгаа юм ирснээ мэдгүй. Урд насндаа яг юу байсан бэ? Хаана юу хийж манаргаж явсан бэ? Тэгээд амьдралд асуудал ихээр урд төрөлдөө байсан балаг өнөөдөр миний амьдрал даралж байна гэж индүүлдэг. Энэ байхгүй. Хүн энэ дэлхийд нэг л төрн тэгээд үхэн. Дараа нь Бурхны өмнө шүүх. Та хэн нэгний үргэлжлэл биш. Бас танаас хэн нэгэн үргэлжлэхгүй биш. Та амьдралынхаа төлөө Бурхны өмнө хариуцлага тооцсон. Бурхнаас өгсөн амьдралыг юунд зарцуулж, Бурхнаас өгсөн амьдралыг ямар зугаа цэнгэл бузар муу, ёрын удаа хольж удахж өрн тань хийсэн бэ гэдгээ Бурхны өмнө тайлбар. Харин надад тань дуулах нэг сайхан мэдээ. Бурхан таныг шийтгэх,
Эсвэл мөнхийн зовлонд оруулахыг огт хүсдэг юм шиг. Тийм учраас Бурхан бүх орчлон ертөнцид даяар, бүх үндэслэнүүд даяар нэгэн гайхалтай авралын алгыг яасан. Энэ бол ертөнцийн эзэн өөрийн сорын ганцхан дэлхийд илгээж түүний биедээ бүх гимнүүдийн гимнүглийг давж түүний үхэл ба амьдралтай бүх хүн төрлөختний гимнүглийг хэрэгсэхгүй болсон. Бид сая үүнийг дурсаж санаж талархаж хайрын зоогийн талхтарсыг хамтдаа барьсан гэсэн. Гэхдээ нэг зүйлийг өнөөдөр Бурхан бидэнд сануулж байна. Эцсийн бүрээн дуу дуурхаас өмнө амьдралаа зэгцэл. Эцсийн бүрээн дуу дуурч зарим нь бид бүгдээ Бурханы шүүлтийн өмнө харин гэхдээ заримын хувьд түүнээс өмнө арай өмнөх бас бүрээн дуу болж байна. Эзэн бидэнд лүрэн аль эсвэл бид түүнээр очихоо гэсэн. Бурхантай нуур тулхаас өмнө амьдралаа зэгцэл. Хизээ төрхөө төлөвлөж хэмжлэхий төрсөн байна уу? Төлөвлөж төрсөн байна. Яа, би цагтаа төрсөн. Бид хизээ хэмжлэхий дээр эрэхтэй төрх өдрөө төлөвлөж ирсэн. Учир нь энэ бидний гарт биш, Бурханы гарт. Хизээ энэ дэлхийгээс явах төлөвлөж байгаа юм байна уу? Наад хүртэл наслаад үр ачнараа тойлуулаад олон зүйл хийж бүтээгээд тэгээ 80 насныхаа өндөр нэг том өвшөөгээд явагдаа гэж бодож байгаа юм. Хизээ дэлхийгээс явах төлөвлөж чадах юм байна. Байхгүй. Бид бодоогүй төлөвлөөгүй яг тэр цагт л Бурхан бидний дуудана гэсэн. Учир нь ань ба үхэл амьдралын он жилүүд маань бидний гарт биш, Бурханы гарт. Харин цагийн иргүйд бүрээн дуунаар бид Бурханы өмнө цуглаж түүний шүүлтийн өмнө аль эсвэл тэр цаг ирэхээс өмнө бидний амьдралаа дуусгаж Бурханы шүүлтийн өмнө очино. Харин бүрээлтийн баярын гол утга учир юу вэ гэхээр сэрэгтүүн гэсэн утга юм чи. Сэр. Та ямар амьдралаар амьдраад байгаа вэ? Сэр. Зарим бүр эвлэрчсэн, зарим нь сохор харалхан болчихсон амьдрал ийм илгээд андуурсан юм. Хэрвээ та ёрын замаар явж байгаа бол энэ буруу гэдгийг мэдсэн хэрвээ ухрах замгүйгээд урагшилж байгаа бол өнөөдөр таны Бурхан сэр гэж дуудаж байна гэсэн. Хийж байгаа үйлдэлүүдээ зогсоо. Бидний Бурханаас танд өгсөн хувь тавилан өрн тархи. Танд өгсөн амьдралын он жилүүдэд бидний өрн тархи. Сэрэгт. Бүрэлдэхүүн баян бидэнд маш чухал нэг зүйлийг сануулдаг. Энэ зүйлийг л өнөөдөр бид ярина гэсэн. Энэ нь гимнүглээ сэргэж, зүрх сэтгэлээ шинжтэн сэрэгт байгаа. Бүгдээ хамтдаа хийе. Гимнүглээ сэргэж, зүрх сэтгэлээ шинжтэн сэргэх. Бурхантай уулзах бэлэн байна. Гимнүглээ сэргэж, зүрх сэтгэлээ шинжтэн сэргэсэн энэ дуудлага энэ өдөр бидэнд яригдж байна. Бичээсээр буюу Бурханы үгэн дээрээс харах юм бол Бурханаар уучлагдахын тулд ямар нэгэн зан үйл, эсвэл ямар нэгэн шашны үйлдэл, эсвэл зүгээр харуулсал, нулимс энэ зүйлүүд бидний амьдралыг сэргээдэггүй гэж Библиэлд хэлдэг. Харин сэргээдэг нэг л зүйл байна. Бид гэмээс татгалзаж, гэмээс нүүр буруулж бид Бурхан руу эргэж байсан. Гэмнүгэл үлдэж байгаа Бурханаас нүүр буруулж гэм рүү эргэж. Харин Бурхан гэмшлийн талаар хэлэхдээ асгардлаа үйлэх харамсал тухай биш, шийдвэр гаргаад гэмээс нүүр буруулж гэм рүү нуруугаа харуулаад Бурхан руу эргээ гэж. За бүгдээ дахиад энэ үгийг хэлье. Гэм нүгэл рүү нуруугаа харуулж Бурхан руу нүрээ эргүүлээ. За бүгдээ хажууд байгаа нуруугаа гэм нүглээс гэм нүгэл рүү нуруугаа харуулж Бурхан руу эргэцгээе. Эхэцэн бүх орчлон ертөнцийг бүтээсэн, бүх амь амьдралыг өдөртөн захирч өгдөг тэр агуу эхэцэн өөрлөө нэрж байгаа хинч байсан уучлан өршөөж шинэ амьдралыг өгдөг. Хүн төрлөختний түүхийн тайлбар толиуд янз янзын зүйлүүдийг би ажил мэргэжлийн холбогдлолтой хэрэглэдэг. Зарим нь 80,000, зарим нь 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Тэгээд өглөө бид нар нэвтрхийн тойлогоо болон явдаг яг манай сэтгүүлчдийн хувьд бол хэрэгэлдэг хэд хэдэн чухал номнуудын нэг нь одоо түүхийн холбогдлолтой том тайлбар төлөв.
Гэхдээ их сонин. Заримдаа бид тэндээс хүмүүс сонин содон гэж хэлчихээр юмыг олж чаддаг. Харин тэр зүйлүүдийг бүгдийг багцлаад нэг юм судалгаа гаргасан. Яаж ийж яагаад л хүн төрлөختний түүх сүрэл болон байнь дайчинтай холбогдож байна. Энэ нь бүр 93% байлгүй яа. Сайн сайхан зүйлүүд байна л да. Хүн төрлөختний түүхийн тайлбар товчгоодыг ном аваад уншсан. Маш олон хэсэг, бүр арай олон хэсэг нь дандаа л нөгөө дайны тухай, бослогын тухай, аллагын тухай, тэмцлийн тухай явуулсан. Тэгээд энэ түүхэнд үлдсэн онцгой үйл явдал болчихсон. Тэгээд яг энийг уншиж явахдаа надад юу гэж бодогдсон гэхээр бүх түүхүүд бид ямар хүнэгтэй асуудалтай амьдраад байгааг дахин сануулдаг. Өнөөдөр ч гэсэн бид маш олон дайн тунд амьдралын түүхээ бас бичиж байна. Янз янзын асуудал бэрхшээлтэй утгалцсан, үн цэнүүдээр тоглосон, амьдралаа өрн таран хийсэн ийм түүхүүд бичиж байгаа хүмүүс яг адилхан төрлийн өвчний вирус илэрдэг гэсэн. Ямар төрлийн өвчний вирус вэ? Ханаад уу хатгаа юу? Ямар вирус вэ? Яг үнэ. Өнөөдөр бүх хүн төрлөختөн нэг төрлийн вирусээр өвдөж байна. Энэ бол гин нүгэл. Тэгээд эвлэрч гисэн. Өөрийнх нь амьдралын нэг хэсгээ хүлээж авсан. Гин нүгэл бидний амьдралыг оронгоор нэргүүлж, үн цэнийг маань, зүрх сэтгэлийг маань бүгднийг үгүй хийж устгадаг гэдгийг хүн бүр төрлөх савнгоор мэддэг. Үндсэн хуульд маань үртэл яг үүнтэй холбоотой хуулиуд байдаг. Тийм биз? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар таалагдахгүй байгаа хүмүүсийг авчиж хордог, хийдэг, эсвэл янз янзаар буруутгах газар биш. Харин гол юуны үлээ? Болохгүй гэдэг зүйлүүдийг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцдог газар. Бидний хуулинд хүртэл хэлэгдсэн. Бурхны үгэн дээр гин гэж хэлэгдсэн зүйлүүд хийж болохгүй гэдэг бүх улс үндэстний хуулинд бичигдсэн байна. Гэсэн хэрнээ бид энэ зүйлийг хийж гин нүгэлтэй хутгалцаа байна. Харин бүрээдлэлт нь гэмээсэр гэж Бурхан руу очих ёстой гэдгийг сануулдаг. Бүгдээр нэг үгийг дахиад хэлье. Эргэх. За чанга хэлье. Эргэх. Хажууд талаараа хараад зочлон хэлж. Ишүүцүүлэгч Исая бидний зүрх сэтгэлийн талаар ингэж хэлсэн байна. Исая 64-ийн 6 дээр бид бүгдээр бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцаслаг байдаг. Бид бүгдээр навч мэт хатаж бидний нүглэн бидний салхи мэт хийсэн гэсэн. Харин үүний хариуд Дуулал номын 51 бүлгийн 2-оос 2 болон 7 дугаар эшлэлдээ хэрэгцээтэй нэгэн үгийг Давидын гэмшлээс Бурхан бидэнд тусааруулж байгаа. Давид яг ингэж гим нүгэлд автаж түүний дүр төрх нь бохир хувцас өмссөн мэт амьдарч байгаа үедээ Бурханы өмнө ингэж залбирсан мэт. Эзэн минь гим буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэрлээж, намайг хисопоор цэвэршүүлээж, тэгвэл би цэвэр болно. Намайг угаагааж, тэгвэл би цаснаас цагаан болно гэж хэлсэн. Тэгэхээр бүрээлтийн баяр нь таны нэр амийн номон бичигдэж таны амьдралд байгаа муу нэгний ажил, бутар сүнсний ажил болон таны амьдралд байгаа гин нүглийн хүлээснүүд тасрах тухай ятгалгын сэрэмжлүүлэг уриалга байна гэсэн. Бурхан таныг эргэх түн гэж ятгаж байна. Гин нүгэлд замуудан орхиод эзний замаар алхагдсан гэж ятгаж байна гэсэн. Еврей 10:22 дээр бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж би ариун усаар угаалган үнэн зүрхээр эзэн ойртон очицгоё гэж хэлсэн. Тэгэхээр гимшил гэдэг бол гим рүү нуруугаа харуулаад яам гэлээ эзэн рүү нүрээ харуулсан. Лук номын 15 дугаар бүлэг дээр төрсөн бүгийн сургаалт үлгэр байдаг. Та нар бүгдээрээ санаж байгаа тийм. Нэгэн аав хоёр хүнтэй байсан. Харин нэг хүн нэг өдөр аав гараад аав бүх хөрөнгөний 50% минийх үү? Аав тиймээ гэж хэлсэн түгээд би одоо аваад 8 гэдэг нэг өөр юмсэн юмтай болмоор байна гэд ятгсаар аваад ааваасаа бүх хөрөнгөнийхөө 50% авдаг. Ингээд аав руугаа нуруугаа харуулаад өөрийнхөө хүсэл зорж байсан зүйл түгээд нүрээ харуулаад ааваар байвсан. Гэсэн хугацааны дараа нөгөө залуу маань оцсон газараа идэж ууж зугаацад цэнгэж бүх хөрөнгөө бүх тэр мөнгөө дуусгасны дараа өнөөх нутагт сүрхий үлсгэлэн болдог. За тэгээд юу болдог вэ?
Хийх ажил олдоогүй, идэх олж олдоогүй, мөнгөгүй болгоод найс нөхд нь бүгдээрээ нүүр оруулчихдаг. Амьдрал ийм зүйл тохиолддог уу? Тэнхээд явбал хүн болгон тэрвэрж аваад үнсгэж. Харин асуудал эрэнгууд яадаг вэ? Хүн болгон хараад холуур тойрдог. Ирж яваад харангуй та нөгөө зам руу нөгөө гот руу ороо явчихдаг тийм. Эсвэл зарим тайдаггүй юм лээгээ хараад байдаг. Тэгээ нөгөө залууг мөнгөгүй болсон, юучгуулсан, яг л ийм нөхцөл байдал ирсэн. Тэгээ нөгөө залуу маань явж нэг ажил олсон нь нэг айлт гахаа хариулах байсан. Харин хариуд нь юу гэхээр аяг хоол болчихсон. Цалин байхгүй. Гэхдээ өнөө хоолоо идсэн ч чадахгүй үлссэн. Тэгээд гахааны хоолноос идэх гэж оролцсон. Тэгтлээ арчаагүй байдал орсон. Тэгээд дараа нь юу болсон бэ? Нэг залуу маань бодож эргэцүүлсэн. Эцгийн маань гэрт хөлсөлсөн ажилчид бүрдэл элбэг хангалуун гинц цадахсан байдаг шүү дээ. Гэтэл би энд ингэж явах гэж. Эцгийнхээ өгсөн өв хөрөнгийг өрн таран хийчихэд ингэж явах гэж дээ. Тэгээд нэг залуу маань эцэг рүү очиж юм шийдсэн. Харин аавынхаа гэрлүү унаж тусан санаа зовн бүүн олон зүйлийг бодсоор яваад очтол аав анх түүнийг үдэж гаргасан тэр газараа яг тэр замын хажууд хүүгээ харуултаад сууж ирсэн. Хүүгээ холоос харсан эцэг бүүн баяр болж ирээд хүүгээ тэмэрч баярлдаг. Учир нь тэр замаар өнгөрч яваа хүмүүс хүүгийн талаар мэдээ өгдөг байж. Хүү чинь тэнд очиод мөнгө өрсөн гин, аригчтай дэж аригцаараа мөнгө дуусгасан гин гахаа хариулж ийн гэж штэ. Нэртэй айлын зүстэй хөнгөтөж ямар муухай мэд хөнгөтөө хүү чинь арчаа галцсан яваа гэсэн. Харин аав тэрч чамгуутай нэг үг хэлдэг. Чамаа бүр өгсөн болов гэж санаа зовж байлаа. Амьд байгаа чинь ямаа даа гэж хэлсэн. Харин аав тэрч чамгуутай иш чимэн хүрээд ирлээ мөнгө төгрөг яасан байж гэж хэлсэн. Бүгдийг үлдсэн үү? Ястаа нэрээ хоосон толгой удаа гэж хэлсэн. Амьд байгаа чинь ямаа даа гэж хэлсэн. Тэгээд бөөн баяр болж найр хийсэн хүүгийн хангарт бүгж зүүлгэж дээл нөмөргөж хөлтөн шахаа өмсгсөн. Тухайн үед бол дээл нөмөр чөлдөө шахаа өмсөж гартаа бүгж зүүн гэдэг бол эрх мэдэл эд хөрөнгөтэй хүний дүр төрх юм. Тухайн үед бүгжин дээр байгаа тэмдэг нь тухайн айлын тамга болдог байсан. Тэгээд бурхан энэ үгээр юу гэж хэлж байна гэхээр гэд нүглээс гэж бурхан руу ирж байгаа хүн бүрийн амьдралыг бурхан энийг үлсэж байж ерөөдөө гэж хэлсэн. Тэгээд миний хувьд болохоор яг үнтэй адилхан түүх 2001 онд болсон. Би бурхан дээр ирээд үнэхээр баяр хөөрөөр бэлгсэн, амьдрал маань оронгоор өөрчлөгдсөн. Харин нэг өдөр юу болсон гэхээр бурханаас нүүр буруулж нөгөө гинт амьдралаар амьдэрсэн. Бидний амьдрал заримдаа энэ бодлогогүй үйлдэлүүд гардаг. Тэгээд юу болсон гэхээр найзуудтайгаа нэлээд асуудал төрчихсөн. Гэхдээ 17 жилийн өмнө явдал шүү манайхаа. Бид зөвхөн ингэж идэв юм гэж байна. 17 жилийн өмнө дөнгөж бурхан дээр ирсний дараа. Тэгээ бурхан дээр ирээд удаагүй байсан нөгөө залуу маань буцаад гинт амьдрал руугаа хөл тавьж архиулсан. Нэг мэдсэн чинь 3 өдөр архиулсан байна. Тэгээ босоод хоол идэхээр хоол ордоггүй, марууж идэхээр орно. Гэхдээ Монгол биш, Мороцко идэхээр орно. Бас голоо. Тэгээ сүүлдээ за одоо ерөөсөө мөнгөний ажил хийгээд Баянгар аймгийн Дөвөнтийн алтны ухаар алтны нинжа болох байсан. За би ч бас санаа амьдрал болсон байгаа шүү дээ. 17 жилийн өмнө тэгээд алтны нинжа болоод Баянгар аймгийн Дөвөнтийн алтны ухаар Эрдэнэцэгтийн хангаа гэж газар руу явлаа. Тэгээд тэнд очиод алт тухдаг баатар болоод 2-7 орсон. 2-7 хоногийн дараа надад юу ч үлдээгүй. Тэгээд дээр нөгөө алттай газрын маань тэр гол байхгүй учраас холоос хүмүүс ус авцарч 1 литрийн 5 төгрөгөөр зарна. Ус маш хайрын учраас нүрээ угаагүй бол онцсон хамарч магараад байна дээ. За ястаа нөгөө хүүтэй адилхан болсон. Тэгээд тэр үеийг бодлоо. Амьдралыг маань шинжиж, гин нүглээс намайг цэвэрлсэн. Бурхан аваасаа би нүур буруулснаа ойлгосон. Түүнээс гадна намайг зөв амьдраач гэж ятгахж зэмлдэг байсан. Төрсөн аваасаа ч гэсэн нүур буруулснаа ойлгосон. Тэгээд би тэнд байхдаа гимссэн. За тэгээд тэр гимшлийн өмнө бас нэг үйл явдал болсон. Хөдөөрийн нэг хүн харж чадгүй чи ямар гоё цагдаагийн нэг юм Израиль худалтай байсан. Гоё худалтай бай, хайр гутлынцтай будаа болно. Харин оронд би чамд түрүүтэй хутлыг ойлоо сольчигээ болдгоо. За сольчигээ сольцсон. Тэгсэн чи хөдөөнийхэн маань нэг уул нэмээд өсгийн нэмээд наачдаг штеп. Хүү өмсөн чи бараг 10 сая өндөр боллоо. Өндөр болохоос сайхан дааж доёрноод яваад гэсэн. Тэгээд хутлаа сольцсон төрөлтэй нэг юм өсгийтэй уул нэмээдсэн зузаан алтай бакал өмсөв. За тэгээд юу болсон гэхээр нөгөөдгөө өмсөв. Удаагүй байжсэн чинь нэг асууд нэг үйл явдлын дараа төрийн улсын мэдлэлүүд нэг карьер шөнөөр автахаар
одоо хулгай нинжа болоо, шөнийн нинжа болоо хэдэн нөхцөлтэй явлаа. Тэгээд явж очиод яг нөгөө карьерийн төмрийг сөхөөл бид нар ороод карьерийнх нь нөгөө хөрсийн уулаа эцэг хэсгээс ингээд шороо авч ирсэн чинь гэрэл гэлтганаа буудлаа шүү гэж орсон. Буудлаа шиг гэдэг үг чи яг харахгүй сонсохоор эвгүй байлаа шүү. Улаан хавхангаа нэгдэг үлээ нөгөө юунаас мөнгөсгөж гараад тэгээд бэлтгэл цугтаад нэг довны ард гараад хамт явсан нөгөө залуу хоёулаа нуугдлаа. Тэгээд хоёулаа хөвтчихсэн чинь яг тэр довны цаахан нэг машин гарч ирээд ангийн гэрэл шиг гэрэл тусгаа. Улсын нэгэн газар руу та нар орсон учраас за төрийн одоо хамгаалтын газар руу нэвтэрсэн учраас өдөр буудах хэрэгтэй юм бол хашгирлаа. Тэгэн гол нэгээ сандрал гівч байгаа иргэд тойроо харсан чинь битүү хүн гівчээд юм шиг. Хажууд нэг юм гівч нөгөө нэг надад харсан чинь тэр юм нэг үчиг. Оо насны нинжанаар байна. Тэгээд юу болсон гэхэд нөгөө машин маань бүр ойлгож яг бидний хэвдэж байсан довны тэн дээр гэрлээ туссан чинь тэр гэж бүгд зогцсон. Тэр зугтаан донд би бас үсэрч усаад зогцсон. Нөгөө өсгөт бакалтай ууч өнгөрч унаа босоод өнгөрч унаа. Ерөөсөө тэнгэр газар нийлээд ингээд өнгөрч байгаа байхгүй. Харин яг жинхэнэ нинжа тэнд харсан шүү дээ. Тэгээд яг өнгөрч явахад нөгөө инээдрийн дээл миний дээр сүгсүг гэдэг. Дээл хормоо дээр зүрх. Дээл ингээд өнгөрч байгаа юм. Инээдэр ч амар өнөрчтэй нинжа нар болсон. Тэгж анхаад нинжагийн амьдралаар нэг явж үзэж байхдаа эргэж ирэхдээ би бодсон. Надад эргэж ирэх мөнгө байсангүй. Тэгээд замын унаа гүйд суугаад очиод мөнгөний үеэрээ суудсан. Өөр хангаа хурж ирээд нэг хоол идсэн. Нарийн дээлтэй нааш явж байгаа бас нэг хоол идсэн. Эхний хоолн дээр надад очиод мөнгөний үеэрээ суудсан учраас замын турш би залбирч бас бодсон. Би ер нь яаж амьдраад байна вэ? Ээж аав маань өөрхий намайг ингэж амьдруулах гэж ингэхэд дээр те миний төлөө амьдраагүй байх та, тэмүүлээгүй байх та. Бас бурхан намайг уучиж өршөөж үнэнийг ойлгуулад байхад яагаад гэм нүгэлтэй амьдрал руу эргээд орчихсон ба. Ингэж харуулж явж байгаа яг нарийн тэл дээр ирээд хоол идэх гэж жолооч буугаад за бүгд буугаараа гэсэн. Тэгээд бүгд буухад нь би ахаа би нойр үлдээ би өмдчихээ гэж машин бүлдэж. Тэгээд хүмүүстэй хоол идэл машиныг цоочлоо бууцсан. Тэгээд машин гэртэл бодоол яг тэр мөчөөс жилийн өмнө ээж манаас орсон байсан. Ээжигээ бодоол ээж манаа харуул их л шаналга байх та ингэж яваад манаа харуул гээл сэтгэл өвдөө. За хүмүүс орж ирлээ нүл хоолмортэй. Тэгээд цаашаа өдөрлөө дахиад нэг гэр гонцын гадаа зогсоод буугаараа хоолцоо юм гэлээ. Тэгээд би тэр үед нөгөө үгээр хэллээ. Хаа нөө мэдээ наа хэлчихвээ. Тэгсэн чинь жолооч гинт сансан юм байгаа. Очоод мөнгө өгье гэсэн усан шүү дээ. Тэгээд жолооч шүрдээ би дөө бахан хоол авдаг юм. Тэгээд жолооч намайг дагуулж хараад өөдөөс харуул суулгаад цөөн авч өглөө. Тэгээд сүтээ цаавж өглөө. Сүтээ цайрууд нөгөө цөөн гайг. Тэгээд нус нулмс бүх юм холилдоо ойлаад ирсэн. Тэгээд тэр цагаас авахгүй бол миний хамгийн дуртай орцсон юм. Одоо хүртэл би энтэнд яваад цөөн авахаар тэгдэгтэй байна. Шүлэндөө ч юм ороод ингээ хаяа нэг яарч байгаа гэр бүлээр ороод хоол идэх юм цөөн аваа. Тэгээд 3 аяг цай аваад хольж иддэг. Хамгийн амттай хоол байсан тэр. Тэгээд энэ түүхийг ярьж байгаа шалтгаан нь эзнээс холдох үед. Явах ёстой зөв замаас сайн бид төөрөх үед яг л ингэж бид нар хазгаа гიშгэж бид нар яг донхон юм шиг амьдэрдэг. Хэрвээ таны амьдрал залруулах, таны амьдрал эргэж буцах ёстой зүйл байгаа гэж бодож байгаа бол Тэнгэр газар дээрх бүхнийг бүтээсэн Бурхан энэ өдөр таныг ятгах байна. Сэр гин нүгэл замаас эрг амьдралаа хайр явах ёстой замаараа яв гэж ятгах. Гим нүглээс эргэж гимшин гэдэг нь гим рүү нуруугаа харуулж эзэн рүү нүрээ харуулах байна. За би бас нэг чухал еврей үгийг та нарт зааж өгье. Энэ нь эргэх гэдэг утгатай еврей үг. Тэшүа гэдэг үг байна. За бүгдээ хэлээ тэшүа. Тэшүа гэдэг нь эргэх гэсэн үг байна. Тэшүа. Бүрэлдэхүүн баяр нь гинээс эргэж сэтгэл зүрхээ цэгцлээд Бурхантай уулзахад бэлтгэхэд Израильчуудыг ятгадаг гэж. Учир нь бүрэлдэхүүн баярын дараа ямар баяр болдог вэ гэхээр майхан баяр болдог. Майхан баяр. Майхан сүмийн баярын үйл явдлыг сонирхолтой. Израильчууд Египтийн боолчлоос гараад дараа нь Синайн зүгт майхан сүмийг барьсан. Тэгээд тэд майхан сүмийг бариад тэнгэр газар дээрх бүхнийг бүтээгч мөнхийн эзэн тэр цуглаанаа өргөсөн гэсэн.
Тэр үед юр бусын үйл тэр газрыг хүчин явж Бурхны оршихуй майхан сүмийг дүүргэсэн байдаг. Энэ түүхэн үйл явдал Соломон гэдэг хааны үед давтагдсан. Соломон хаан асар баян хаан байсан. Гэхдээ өөрт байгаа эд хөрөнгөөрөө маш тансаг сүмийг бариад ертөнцийн эзэн дүүргэсэн байдаг. Яг ертөнцийн эзэн дүүргэж магтан дуучид магтаал өргөж байх үед юр бусын үйл тэр газрыг хүчиж хүмүүс бие биенийхээ олж харахгүй хэмжээтэйгээр үйл тэр газрыг дүүргэн ертөнцийн эзний оршуугаар тэр газрыг бэлхаасан. Майхан сүмийн баярын гол утга нь юу вэ гэхээр ертөнцийн эзэн, орчлон ертөнцийг бүтээсэн мөнхийн эзэн өөрийнхөө ард түмний дунд бууж ирэх, ард түмний дунд залрах баяраа гэсэн. Харин майхан сүмийн баяраар болсон 3 дахь сонин тохиолдол түүхэн үйл явдал юу гэхээр бүх хүн төрлөختний аврагч болох их эзэн Есүс 12 сарын 25-нд майхан сүмийн баярын өдрүүдэд төрсөн байдаг шээ. 12 сарын 25 гэдэг баяртай холж удахаар манай эртний 375 онд тэмдэглэсэн боловч үнэн хэрэгтээ манай эртний 375 оноос өмнөх бүх майхан сүмийн баяруудын үеэр их эзний мэндэлсэн өдрийг давхар тэмдэглэдэг байсан. Эзэн Есүсийн дэлхийдэр мэндэлсэн цаг хугацаа бол майхан сүмийн баярын үе юм. Бурхан өөрийнхөө ард түмэндээ заларсан. Бүтээгч нь бүтээл рүүгээ бууж ирсэн цаг гэсэн. Амь амьдралын их сурвалжуулсан бүтээгч Бурхан нь бүтээл рүүгээ бууж ирж тэдний гин нүглийн асуудлуудыг шийдэхээр хүн төрлөختн рүү бууж ирсэн тэр түүхэн цаг үе бол майхан сүмийн баяр. Тэгэхээр майхан сүмийн баярт бэлтгэж бүрээлтийн баяр нь болдог байсан. Бүрээлтийн баяр нь 9 сарын 9-өөс 9 сарын 29-ний хооронд болдог бол харин майхан сүмийн баяр нь 10 сарын эхээс 10 сарын дунд үе хүртэл. Тэгэхээр бүрээлтийн баяр дуусаад майхан сүмийн баяр эхэлдэг гэсэн. Энэ нь юу гэхээр Бурхантай уулзахад бэлтгэдэг цаг үе байсан гэсэн. Зүрх сэтгэлээ шалгаж, уудаж, онгочж, цэгцэлж бэлтгэдэг байсан. Үйлс номын 3-р бүлгийн 19-р эшлэлээр ингэж хэлсэн. Иймээс гин шицгээ, гин нүглээ үгүй болгохын тулд гинээс эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг эзний оршуугаас ирнэ. Энэ эшлэлээр хамгийн чухал үг нь ямар үг вэ? Ямар үг вэ? Сарын хамгийн чухал үгийг одоо хэлье. Тэгвэл гэдэг үг. Ингэвэл ингэнэ гэсэн үг байна. Гинш эрг тэгвэл сэргээх цаг эзний оршуугаас ирнэ. Амен. Гинш эрг тэгвэл сэргээх цаг Бурхны оршуугаас ирнэ. Би танаас асуумаар. Таны амьдрал сэргэх хэрэгтэй байна уу? Таны амьдралд өөрчлөлт хэрэгтэй байна уу? Үннийг хэлэхэд энэ хотод өөрчлөлт хэрэгтэй байна. Цааш нь энэ хотын эргэн бүрт өөрчлөлт хэрэгтэй. Энэ нь илүү мөнгөтэй болох тухай биш. Илүү сайн бодлоготой болох тухай биш. Харин энэ нь өдөр болгон үлдэж байгаа ёрын үүлээс эргэгдэх. Гинш эрг тэгвэл Бурхан сэргэнэ. Амен. Бүрээ үлээгдэх үед бид тунгаан бодож эргэх ёстой зүйлүүдээс эргэх дохой авлаа гэсэн. Бурхан бидний нөхцөл байдлыг өөрчилнө гэж юусэн амлаагүй. Харин нөхцөл байдлыг даван гарах. Нөхцөл байдал дундаж гисэн баяр хөөр, ялалт, итгэл найдвар, эв зөрөгтэй амьдрах, зөвхт замаар алхах ерөөлөндийг харьлаа гэж хэлсэн. Эзэн Есүс итгэдэг нэг залуу байдаг. Тэр залуу маань маш олон жилийн турш аваараас болоод 2 хөлн мдэггүй болсон. Тэгээд тэр залуу маань 2 суг таягтай байдаг. Сугатар аймагт очиж чуулган байгуулсан гэж та боддоо. Тэр залуу маань. Одоо тэр залуу маань эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэхдээ эзэн дээр ирэхээс олон жилийн өмнө суг таягтай болсон. Тэгээ хөлн бүр хатангашаад яг иймэрхүү махир хэлбэртэй болоод гаццсан. Тэгээ яг юм сунг байдалтайгаар хөл дээр нэг дөнгөхөн тогтно. Үгүйгээр бол 2 таягаараа ингэ суг таягтай. Харин тэр залуу маань их баяр хөөртэйгээр бусдад дандаа үйлчилж тусалдаг байсан эзэнд итгэсний дараа. Эзэнд итгэсэн итгэлээсээ болоод өөр гэж бусдын төлөө амьдардаг байж. Харин тэгсэн чинь нэг өдөр нэг залуу ирээд жоохон тохиолсон. Чи Есүст итгэдэг. Бурхан чамайг итгэж чадна гэж би итгэж байна. Чи Есүст итгэж байгаа үст. Гэхдээ чи суг таягтай. Тэгсэн мэтлээ хинээгээл баяр хөөртэй явах юм. Үүнээс гадна чи яагаад хүмүүс дандаа тусалдаг юм?
Харин нөгөө залуу огт хариулаагүй. Гэсэн хугацааны дараа дахиад сүсгүй чи суух таягтай. Асуудал байж хэлэх гээд байгаа ш. Суух таягтай. Гэхдээ чи тэгээд инээ гэдэг юм. Тэгээд олон хүмүүс тэгээд маяг өртөө туслаад чи суух таягтай. Харин гэсэн чи нөгөө залуу юу гэж хариулсан гэж. Өвчин тэр аваараас болоод миний хоёр хөл гэмтсэн. Гэхдээ энэ гэмтэл миний зүрхийг бол харин гэмтээгүй шүү гэж. Амен. Бидний амьдрал заримдаа асуудал өвчин зовлон зовөр ирдэг. Гэхдээ хамгийн чухал хэсэг маань хөл гар биш. Эсвэл эд хөрөнгө биш, төрөвч биш. Харин таны зүрх сэтгэл. Бурхан таны зүрх сэтгэлийг асуудлуудыг даван гарах, зөвөр үнэлж дүгнэх, асуудал бэрхшээлүүдийн өөдөөс зогсох эв зориг, итгэл найдвар, баяр хөөрөг хангаж, дүүргэж, тэтгэж чадсан байна. Бурхан хариу сүнсээр дамжуулан хэцүү нөхцөл байдал дотор ч гэсэн таныг ялалтын бүрээ үлээж, бусдад үлгэр жишээ гэрчлэг болж амьдрах тэр өрөөлөөр тэтгэж чадна. Та итгэж байна уу? Та өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын дотор хүний хүчтэй болгох болтугай гэж Эфес 3:16 дугаар ишлэлдэр Паул Эфесчүүд болгоно өрөөсөн байна. Тэгвэл би өнөөдөр бас яг энэ үгээр та бүхнийг өрөөе. Тэнгэр газар дээрх бүхний бүтээсэн тэр бурхан өөрийнхөө алдрын баялагын дагуу өөрийн ариун сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын дотор хүнийг хүчтэй болгох болтугай. Харин та гим нүглээс эргэж сэтгэл зүрхээ шинчлэн тэшүүа хийж эзэн рүү эргээрэй. Тэгвэл сэргээх цаг эзний оршихугаас эргэнэ. Эргэнэ. Эрг гинш тэгвэл сэргээх цаг эзний оршихугаас эргэнэ. Эрг хэрэгтэй байх тус. За маш хурдан би та нарт хэд хэдэн чухал зүйлийг хэлээд өнөөдрийн сургаал дуусчихна. Бид юунаас хэрхэн эргэх вэ? Юунаас эргэх вэ? Яг энэ бүрэлдэхүүн баярын үеэр онцгой 10 өдрийг Израильчууд тэмдэглэдэг. Энэ нь болохоор өдрүүд гэж нэрлэдэг. Энэ нь тунгаан бодох 10 өдөр гэж нэрлэдэг. Энэ 10 өдөр илүү ихээр тэшүүа хийж буюу эргэж зүйлүүдээс эргэдэг 10 өдөр байдаг байна. Тэгэхээр энэ 10 өдрийн туршид хийдэг зүйлийг эрж байгаа 7 хоногийн туршид та бүхний хийгээсэй гэж би ятгах байна. Бүтэн сайн цуглаан дээр залбираад, магтан дуулаад, сургаал сонсоод бүх юм шийдэгддэг бол ямар гоё вэ? Харин одоо би чухал юм хэлэх. Эх өдрүүдэд хэрэгжүүлэх ёстой зүйлээ та сонсож аваад яваа гэсэн. Энэ бол таны амьдрал оронгороо ирнэ. Бид нар сургаал сонсгол нь бидний амьдралыг сургаал өөрчилнө гэж боддог. Харин сургаал өөрчлөгдөх ятгалгуудыг өөрчилж болох аваад туршиж хийгээд амьдралаа цэгцэлж болох чухал орцуудыг танд өгдөг. Харин та хэрэгжүүлэх үедээ л өөрчлөлтийг амсна. За тэгвэл ирж байгаа 7 хоногийн турш хэрэгжүүлэх хэдэн чухал зүйлийг хэлье. Эхнийг эзний бүрээ дуурсан эзэн таныг ятгах сэргэлт рүү, эргэлт рүү урайлж байна. Эхнийх нь юу вэ гэхээр ирж байгаа 7 хоногийн турш их эзнийг магтаж, түүний үгийг уншиж тунгаан бод. Бид өөрсдөө ухаараад хэрэгжчихвээ. Харин бидний зүрх сэтгэл дотор эзний үг зааж, зэмлэж, залруулж, зөв байдал руу чиглүүлдэг. 2 Тимот 3:16 дээр хэлсэн сударгал Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заалах, зэмлэх, залруулах, зөв байдал руу чиглүүлэхэд тустай. Энэ нь эзний хүн альваас сайн үл бүрэн бэлтгэгдсэн байхад тулд юм аа гэсэн. Та өнөхөр альваас сайн үл бэлтгэгдсэн хүн болмоор байна уу? Тэгвэл Бурхны үгтэй илүү ойр 7 хоногийн ирж байгаа 7 хоногт өнгөрөх. Энэ үнэхээр онцгой байх бол. Эзний үг илүү их цаг гарах. Ингэнээсээ 2 дахин 10 дахин илүү ихээр Бурхны оршихууруу тэмүүл. Ингэх юм бол та байгаадаа үлдэхгүй гэсэн. Таны амьдрал оронгороо ирнэ. Учир нь энэ үг биднийг зааж, зэмлэж, засаж залруулж зөв байдал руу чиглүүлдэг. Иремья номын 29-р бүлгийн 12-аас 13 дугаар ишлэлдэр ийм чухал үгийг бас хэлсэн байна. Та нар над руу ирж, над руу залбирахад би та нарыг сонсноо гэсэн. Өөрлөн тэмүүлэн зорин ирж байгаа хүмүүрийн залбирлыг эзэн сонсно. Харин Яаков 4:8 дээр Бурханд ойлт тэгвэл тэр та нарт ойлтно гэсэн. Энэ бас тэгвэл гэдэг чухал гарч байна. Бурханд ойлт тэгвэл тэр та нарт ойлтно. Энэ бол яг л энэ өдрүүдэд хийх ёстой зүйл. Бурханд ойлт
Түүний үгийг унш тунгаан бод бас залбир. Тэгээд магтаалуудыг эзэн бий. Хоёрдугаарт нь ирж байгаа 7 хоногийн туршид илүү их бодож тунгаах ёстой нэг чухал зүйл байна. Энэ бол хуучин тойргийг буюу гарах ёстой тэр тойргийг харуулж өгөөч гэж эзнээс байна. Бид заримдаа нэг юм циклд орсон юм чинь. Гмийн тойрог. Яг л давтамжтайгаар нөгөө юм бол үлдээд. Овоо гайгүй болоод зэгтэрч явж яснаа. Овоо гайгүй болоод ухаачаар, овоо гайгүй болоод засаг залруулах гэж оролж яснаа. Буцаад нөгөөдгөө яг давтамжтайгаар үлддэг. Библиэр үнийг юу гэж хэлдэг вэ гэхээр гмийн тойрог гэж хэлсэн. Бурхан чөлөөж өдөрдөж байсан Израильчууд гэсэн яг л ийм гмийн тойрогоор явж байсан. Бурханы нэгүслийг баяр хөөргийг амссан, сайн замаар явах шийдвэр гаргасан, хичээж байсан гихтээ дахиад гим нүгэл дурууд атагдсан. Тэгээд дахиад ёрын үзүүл хийсэн, асуудал нүүрлсэн, эргээд Бурханыг дуудсан ингээд харсан. Та бодож үзтээ. Та нэг гарах ёстой циклд орсон юм биш үү? Нэг өрнөөс нөгөө өрлөө. Нэг харилцааны бэрхшээлээс нөгөө нэг бэрхшээл. Бас яг л давтамжтайгаар гим нүглүүдийг үлдэж байна. Уруу татаж байгаа адгийн муу Иесус нь бүр амтсан. За яг одоо нөгөө цаг нь болсон. Тэгээд яг хулганд нөгөө шалж байгаа юм шиг жоох юм аянгууд нь яг та тэргээр явж таадаг. Тэгэл өгч. Израильчууд яг энэ өдрүүдэд яадаг байсан бэ гэхээр тунгаан бодож гарах ёстой тойрог миний амьдрал юу байна гэдгийг бодож эргэлзүүлдэг. Харин Бурханы тойрог юу гэж бодож байна? Ялалтаас дараагийн ялалт. Баяр хөөрөөс дараагийн баяр хөөрөл. Ургацаас дараагийн ургац. Гэрчлэлээс дараагийн гэрчлэл рүү шилждэг тойрог байна гэсэн. Таны иргэн тойрог зарим хүмүүсийг ийм тойрогоор явж байгааг та харж байгаа. Яг ийм тойрогоор. Эртээд бас нэг дүүтэйгээ хуваалцж байсан чинь асуудал бэрхшээл зовлон зүдгүүр ирэх үед хийх ёстой хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг эзэн сануулсан. Энэ бол бидрээс гарч болох хамгийн дээд эрхэм одоо хамгийн чухал маяг ухаан байна. Энэ юу гэхээр зөвхөн Бурханаас зурх байна. Яаж ч амьдралд сэгсрэлт ирж байсан ч асуудал нүүрлж байсан ч Бурханы өмнө очиод түнээс зурх. Сандарч твдэж нөхцөл байдалд хөдлүүлж биш Бурханаар хөдлүүлэх шийдвэр гаргах. Тэгээд миний амьдрал ч гэсэн асуудлууд зөндөө байсан. Харин нэг зүйлийг л эзэн дандаа хятгадаг байсан. Миний өмнө ирж надаас зүг үгийг унш залбир. Тэгээд тэр үед би юу хийх ёстойг ойлгодог байсан. Тэгээд яваад хийх үед тэр зүйлүүд шийддэг байсан. Тэгээд та нарын амьдрал дээр миний таны өмнө миний амьдрал чинь баг нөгөө шилэн данстай гэдэг шиг шилэн амьдралтай болсон дууж байгаа шүү дээ. Тэр үед тэгээд сайн миний газар лекц унших гэсэн. Тэгээд нэг хамт олон байсан. За хэрхэн намайг өрөөндөө ороод лекц хийхээс өмнө багшаа орж ирээд цай уугаад шиг. Тэгээд ороод хамтдаа цай уулаа. Тэгээд сууж агаад би хэлсэн ихнэр охинтойгоо ирсэн. Оо за ихнэр охин чинь сайн уу сайн. Манай том охин 13 дэх гам иднэ мэднэ. Оо за нэр нь чант аюу гой нэртэй суулгаж шигтгэе. Багам нас чи 3 таа тий. Ерөөсөө хэлэхгүй болчихсон. Тэгснээр өмчлөлөө нөгөө залуу маань юусэн гээд нөгөө радиогоор 3 жил ярьсан хөтөлсөн нэвтрүүлгээр чинь таны амьдралыг сонссоор байгаа. Та чи мараа шилэн амьдралтай болсон биш үү? Тэгэхээр яг үнийг хэлэхэд миний амьдрал ч гэсэн Бурхан яг ивэл өрөөлийн яг тэр баялагын амийн тойрог дотор алхуулж өрөөж байгаа зураглуудыг бас би харж байна. Нэг л зүйлийг хийсэн учраас Бурханаас зурж Бурханы араас дарах гэж ойлгосон юм. Өөр нэг нэрхүү ухаан гаргаад гайхалтай зөв шийдвэр гаргаад мундагцсан байхгүй гэсэн. За 3 дугаарт нь амьдралтай ямар гин нүгэл байгааг илчилж өгөхийг эзнээс байна. Ямар гин нүгэл яг л хорхоо шиг, шавж шиг, үүргэн шиг, зангуу шиг танд наалтсан байгааг харуулж өгөөч гэж эзнээс байна. Энэ бол бүрэлдэхүүн баярын тунгаан бодох нэг чухал зүйл. Харин дөрөвт нь Бурхан руу ойртон очих. Бурхантай хамт алхах тэр өдрүүдийг тэр дөрвийн хувьд тавилан эзнээс. Эзний ёрол дотор алхахыг гойсон. Эдгээр өдрүүдэд та хичээнгүүлэн түүнийг эрен хай эзний оршихууруу тэмүүлсэн. Тэгэхээр ах トゥ ус
Энэ өдөр бол дэлхийд даяараа бүрээ хүлээж байгаа. Библийн бүрээлтийн байрыг тэмдэглэж байгаа өдөр. Харин бүрээлтийн байрын гол утга учир нь сэр гэсэн үг. Сэр эрг гэсэн үг. Тэгэхээр энэ өдөр бүгдээрээ ирж байгаа 7 хоногийн туршид эргэх ёстой бүх ёрын зүйлүүдээс эргэж бид эзний өрөөлүүдтэй залхагдъя. Амен. Амен. Хажууд байгаа ах トゥ ус руугаа хэлье. Эргэх ёстой бүх зүйлээс эргэж Бурхны өрөөлтэй залхагдъя. Бүгдээрээ суугаасаа усын Магдалины баг гарч ирээрэй. Тэр ах トゥ ус нь бүрээ үлээгдсэн. Бүрээнд үлээгдсэн. Харин та тунгаан бодож ямар ёрын зүйлүүдээс эргэх хэрэгтэй вэ гэдгээ эргэцүүлэх цаг ирсэн байна. Хуучин гэв нүгэлтэй амьдралын хэв загвараас эргэж хаях ёстой, татгалзах ёстой муу зуршлуудаас эргэж хуучин бодож байсан, үйлдэж байсан амьдралын дүрдөрх замналуудаас эргэж эзний өрөөл рүү шилжилт хийх болсон гэсэн. Амен. Тэгэхээр энэ зөвхөн энэ газар шийдэгдчих зүйл биш. Ирж байгаа 7 хоногийн туршид бид яг ингэж шийдцгээе. Би таныг үнэхээр өрөмөр байна. Та үнэхээр Бурхны өрөөлүүдийг амсаж, амьдралынхаа талбар бүгдээр амжилт олж, үр хүүхдүүд чинь өсөж том болохдоо би аав шиг ээж шиг аав ээж хоёр шиг л гэр бүл байгуулмаар байна гэж хэлэгдэх тийм үлгэр дуурайл болсон гэр бүл болоосоо гэж өрөмөр. Харин энэ нь ирж байгаа 7 хоног, ирж байгаа өдрүүдэд та юуг сонгож байгаа гэдэгтэй хамааралтайгаар яг амен мөн үү биш үү гэдэг нь шийдэг. Бурхан өнөөдөр биднийг ятгах юм. Тэр биднийг харанхуугаас гэрэл рүү хэрэгжиж гэж ятгах юм. Эцсийн бүрийн дундаар бүх хүн Бурханы шүүлтийн өмнөр. Үүнээс өмнө зарим бид Бурханы шүүлтийн өмнө очив. Ингээд бид Бурханы өмнө зогсох үед хэрхэн яаж амьдэрсэн, ямар олон буян үйлдсэн, сэтгэл зүрхэндээ ямар гоё бодол тээсэн тань огт хамаагүй. Харин та гэв нүглээс эргэсэн үү гэдгээр л Бурханы өмнө зогсох хүч тэнхээ итгэлтэй байх бол. Би таныг тэшүүга хийгээч гэж ятгах. Эргэж. Өдөр хамтдаа эзний өмнөрөө залбирая. Яг өнөөдөр Бурханы өмнө гэмших ёстой гэм таны амьдрал байгавал яг энэ газар бас гэмшиж эхлэе. Та гэр бүлдээ үнэн шүү. Бодол санаа үйл хөдлөлөөрөө амлсан амлалт хайр дурлалаас та ухарсан. Хэрвээ тийм байгаа бол та гэмш. Бурханаас танд өгсөн эрүүл мэндийг архиар болон танихаар зүсэн бүрийн ёрын муу зүйлээр хордуулж эзэн танд өгсөн амьдрал үнцэн нэр төрийг гэм нүгэлтэй болж хотгосон. Гэмшиг. Хэн ч хараагүй гэж битгий бод. Бурханы нүдний өмнө бүх хүний амьдрал ил. Та бодолдоо завхаарсан. Гэмш. Та бүдэр уулз ашиг хайсан. Ходол хуурмаг хэлж ёрын уулзах ашгийг өөрийнхөө хөлсөнд тусдуулж олсон зүйлтэйгээ холж хутгсан бол яг л хөрөнгө гурлыг эсгсэнтэй адил таны эд хөрөнгө бузарцсан. Гэмшиг. Та үг яриагаар хэн нэгний амьдралыг арж устгаж, доромжилж хэн нэгнийг дайрч тавшилсан удаа танд бодогдож байна. Тэгвэл бас гэмшиг. Эцэг ихтэй талархахын оронд гомдлож бас эзний зүвийн замаар алхахын оронд буруу гэдгийг мэдсээр байж зугаацсан гэл болсон. Ах トゥ ус энэ зүйлс бидний амьдралд хор уршигтай үр дүнгэл авчирдаг болохоос зугаацсан гэл хөөгөөд нүүрэн гэрэлтэж амьдрал нь үнцнээр дүүрсэн нэгч түүх байхгүй. Эргэж очиод засмаар тийм л түүхүүдийг дандаа бичдэг. Гэмшиг тун, эргэх тун. Харин нэг чухал мэдээ байна. Энэ бол баярын мэдээ. Бурхан танд хайртай.
хайртай хүнээс тэр эрг гэж, хайртай нэгнээ тэр эргэж гэж ятгаж, гинээс эргэж хүн минь охин минь. Тэгээд миний чамд бэлдсэн зөвийн амьдралаар амьдраач гэж эзэн ятгаж. Орчлон ертөнцийг бүтээсэн ертөнцийн эзэн таны асар их хайрладаг гэдгийг та бодож үзээрэй. Харин та шийдвэр гаргаад гэмрүү нуруугаа харуулж Бурхан руу нүрээ эргүүлээрэй. Амен. Сэргээх цаг эзний оршихугаас ирэх болно. Амен. Бүгдээ хамтдаа эзний өмнөрөө залбирая. Хэсэг хугацаанд залбирах цагийг гаргая. Магтаалынхан магтаал өргөж байх хооронд бүгдээ залбирцгаая. Тунгаан бодъё. Бурхан минь миний дотор гимших ёстой гим нүглийг илчлэн харуулаач. Бардам цан гим нүгэлтэй бодлоо гимт үйлдэлүүдийг мань харуулаач. Эзэн минь би эргий, тань руу эргий. Эзэн минь харин та хойш сэргээж өгч. Гим нүглүүдээс эрэг тэгвэл сэргээх цаг эзний оршихугаас эргэж хэлсэн. Та сэргээгч эзний өмнө танцлан залбирая. Гим нүглүүдээ эзний өмнө тоочо. Тэнгэр газар дээрх бүхнийг бүтээж, бүх хүн төрлөختнийг шүүх, амьдралыг бүтээсэн ертөнцийн эзэн рүү хандан гимшин залбирцгаая. Бүгдээ хамтдаа эзний өмнө Аллилуйя.